Сайн байцгаана уу үзэгчдээ, чаагаад нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт гэр бүлийн радио 104.5-ын хамт олонны төлөөлөлтөд сүрцээрсэн манай өвөл. Орой мэндийг хүргэе. За, радиогоо танилцуулаач те. Гэр бүлийн радио маш олон радио одоо яг энэ зах зээл дээр бол бас хоорондоо үзэлцэж шүү дээ те. Гэр бүлийн ингээд төрөлжөөд яваад ирэхээр бас яаж байна те. Тэр талаар. За, гэр бүлийн радио 2001 оны 5 сарын 2-ны өдөр анх одоо эфирээ нээсэн байдаг. Тэгээ манай гэр бүлийн радиогийн хувьд бол гэр бүлийн бүхэл гишүүдэд хандсан байдлаар бол нэвтрүүлгүүдээ бол явуулдаг байгаа. За, манай анхны өрөө бол ихтгэл төрүүлж ирээдүйд хөтлөнө гэсэн сэдвтэйгээр бол одоо урайтай байсан. Тэгээ түүнээс хойш одоо 20 жилийн туршид энэ жил бид 20 жилийнхаа хийж байна л та. 20 жилийн туршид бол гэр бүлийн бүхэл гишүүдэд бас тэдэнд насны онцлог болоод насанд нь тохирдог бүхэл асуудлуудаа чиглэсэн нэвтрүүлгүүдийг бол одоо хийж ирсэн байгаа. За тэгээд одоо бол манай гэр бүлийн радио бол бидний хэсэг нь сайн цаг айсв гэсэн уриатайгаар бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Саяхан 20 жилийнхаа хувьд тэмдэглэсэн ийм хамт олон байна да. Товчхондоо бол. За. Чаагаад нэвтрүүлэг 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе болох зураг таарах хэсэгт орцгоё бүгдээ. Зураг таарах хэсэг. Эхний баг маркетинг менежер Гард Магна. Асуудалгүй гэсэн урайтай маркетингийг мангастана гэж байгаа. Мангас. За, медиа ажилтан Ариун Бэлэг медиаг мэдрүүлнэ гэсэн урайтай. Эхний баг гарч ирсэн байна. За, өнөөдрийн нэвтрүүлэгт гэр бүлийн радиогийн залуучууд оролцож байгаа. Ингээд Гард Магна маркетингийн менежер Гард Магна маань тогтоо санал дээр сууж медиа ажилтан Ариун Бэлэг маань зураг зарахаар болсон байна гэж тэ. За, медиа гэхээр одоо FM-тэй холбоотой гэхээр одоо сүүлийн үед FM-үүд нэлээд сошиал руу нэлээд орж ирж байна л та тэ. Facebook, Instagram ямар пэйжүүд дээр явж байна. YouTube дээр. Манай радио 104.5 гэдэг долгионоос гадна сошиал медиа хуудсууд дээр өөрсдийн радио нэвтрүүлгүүдэд байршуулж илүү олон хүнд хүргэдэг байгаа. Гэр бүлийн радио гэсэн пэйж хуудасаараа бид нэр лайвыг тогтмол хүргэж мөн гадаадд байгаа дэлхийн монголчуудад тархан суугаа монголчуудаа бид нэр нэвтрүүлгүүдэд хүргэдэг. За, тэгээ мөн подкастуудаар бид нэр дамжуулаад төвчрлийн замын их төвчрэлд явж байгаа хүмүүст илүү нэвтрүүлгүүдэд ойрхон байх үүднээс подкастуудад бас нэвтрүүлгүүдэд байршуулан хүргэдэг байгаа. Тэгээд SoundCloud болон подкаст сувгууд Plus дээр ч гэсэндээ бас байрладаг. Мөн 3W.1045 гэсэн сайтаар дэлхийн хаанаас ч манай радиог сонсох боломжтой интернетээр. Өмнө нь бол FM-ийг зөвхөн сонсдог байсан бол одоо үздэг болсон байна. Тэ? Маш олон тийм л одоо телевизд л орж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол телевизтэй төстэй болж ирж байгаа гэсэн үг. За, маркетингийн ажилтны хувьд ажил ихтэй байна уу? Ер нь бол гүйдэг ажил ихтэй шүү дээ. Гүйдэг ажил ихтэй. Хүмүүстэй харилцаа холбогддог байна. Танаас ч ер нь дандаа л зөвлөхүүд гэр бүл судлаач нар байх шүү дээ, тий? Тий, ер нь бол тийм шүү. Тий, дандаа мэргэжлийн хүмүүс. Тэгээ яг Монгол гэр бүлийн үндэсний төлөө 20 жил зөвсөлтгөө эфирээ хүргэж байгаа. Гэр бүлийн радиогийн хувьд бол илүү их нөгөө сайн цагийг хамтдаа бүтээхийг эрмэлзэж байгаа. Тийм бизнес хамтрагч түншүүдтэй бас харилцаж хамтран ажиллагаад хүргэж нээлттэй байсаар ирсэн. За, тэгээд эхний үе дээр болоод энэ зураасны хоёр талд хоёр зургийг зурх хэрэгтэй байгаа. Хэрвээ та чадахгүй тохиолдолд манай залгын нараас таг өчнө гэсэн үг. Амжилт хүсье. Анхаар цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн хоёр үгийг таах хэрэгтэй. Ямар хэцүү үг вэ гэж харсан манай хүн. За, амнаас ямар нэгэн аваа гарах. Сакул. Гол байна уу, юу байна те? Амсгалах юу ч байж магадгүй. За, амнасаа ямар ч аваа гарахгүй. Цаг хагастай орох гэж байна. Дараагийн зураг руу орж олно. Загас. Хилэн. Цурхай, тул. За, дараагийн зураг руу оръё. Үг өсөж тоо бичихгүй. Манай бусад багууд бол таалцахгүй гэсэн үг шүү дээ. Өрсөлдөж байгаа болохоор. Мөхөлц. Зарим. Юу юм бэ? Нилээн хэцүү үг өгсөн байх л гэж бодож байна угаасаа. За, гал, тулаг. Тогоо. Тулгын гурван цааш чанах. чулуушиг. Цай. Тулаг.
За цаг дуусах Хоол байна. бослох. За хэлэхгүй шүү. Зогсож ийшээ зогсож. За сууж одоо таг болчих. За Дуусахгүй шүү дээ. та хүн юу гэж бодож эндээс хайлан байна уу? Энэ юу байлаа ихнийх нь? Дэлфи. Дэлфин. Дэлфин ч бас нэг тийм. Энд чинь амар юу байсан юм аа? Энэ бол яг нэг гол горхинд одоо хөвж яваад зах шиг л харагдаж байна тий. Дараагийнх нь юу гэж бодож байгаа хүн? Хот байсан юм аа. А? Кекс цасаалчин гэж байна. Юу байлаа? Энэ нөгөө холсон тос байсан юм аа. Хайлмаг байсан. Хэцүү л дээ. Хайлмаг хийхэд хэцүү л дээ. Байсан шүү дээ. Аярлаад ирсэн. Эсвэл та яг хайлмаг гэж хэлүүлэхийн тулд галтуул бориглоод тэрний хайлмаг гэж ингэж тийш нь сум заагаа ч юм уу тэгж болох байсан ба гэж бодож байна. Юу толгон болго энэ тэрнээс толгын 3 чулуун болоо. Энд ч одоо ингэ доо тий гал дээр хийгээл ах шиг юм тий. Ингээ бэлэн болгосон шүү. Яг Дивч энэ төр болоод ах шиг. Тог ямар байна? Тог ер нь байна шүү. Түрүүн нэвтрүүлгийн эхлэхийн өмнө нөгөө сандал дээр сууж үтсэн шүү Тий. дээ. Манай улаан сандал ямар хөө байна? Улаан сандал арай гайгүй байна. Гайгүй байна уу? Тэр ийшээ тайвширч болно шүү та. Эфемийнх маань оролцож байгаа гэж жоох зөөлрөлөд хэлсэн байгаа. За ингээ хоёр дахь багийг тайснаа өрөө. Дараагийн баг сэтгүүлч Инхма. Гуниг бүхэн баяртай багийн ураа. Далайн ирэг дээр дарс чимэн уух дуртай. Найруулагч буян хишиг ном уншинга ногоотой шүл уух дуртай. За ингээд 104.5-ын залуус маань оролцож байгаа. Хоёр дахь баг болох Инхма, сэтгүүлч Инхма зураг зурч найруулагч буян хишгийг тогтоо сандал дээр суулгасан байна. Найруулагч бол бүгдийг бацдаг хүн шүү дээ. Найруулагчаа суулгаж болж гинөө. Хэдэн найруулагчтай танаа? За гоё зураарай. Манайх нэг юу лээ? 4-5 найруулагч. 4-5 найруулагчтай. Бараг 6 ч юм уу. Тийм үү. Ер нь хичнээн нэвтрүүлэгтэй юм байна. Манайх олон нэвтрүүлэгтэй. Ер нь бол өглөөнөөс орой хүртэл за одоо бүгдийг хэлэхгүй дээ. Манай 930 шоу байна, тэгээ подкастууд байна. За тэгээ дараа нь юу гэдэг лээ? Одоо юм байна гэснээр 3 ширхэх гэсэн. Аа? Тий 30 гаруй. 30 гаруй. Тий. 30 гаруй нэвтрүүлэг. 7 хоногт нэг ч юм уу 2 ч юм уу тэгэл бас явж л байгаа. Тийм 7 хоногт бас ингээд. тий нэг удаа явдаг юм шиг. Таны хувьд яг ямар нэвтрүүлэг? Би болохоор ер нь оройн цагууд дээр. Оройн цагаар. Тийм 7 хоногт нэг удаа явдаг манай тусгай шууд нэвтрүүлэг. Хэдээс хэдэн цаг яваа? 8-9 цагийн хооронд манай тусгай шууд хөгжлийн бэрхшээлтэй болон тийм тусгай хэрэгцээтэй хүмүүс зориулсан нэвтрүүлгүүд манай байдаг. За 18 цагаас манай 80-аад оных амьд шоу байгаа. За 19 цагаас манай Амьда ямар аймаг. Би одоо сүг зураг ширлэл зогсож штеп. За. Тэгээд тий ер нь бол манай төр хөтлөгч байна. Амьд гэдгийг ерөөсөө нийгэм тунхаглал явж байна. за За манай 19-с 20 цагийн хооронд манай хамгийн чухал гэр бүлийн нэвтрүүлгүүд байгаа. Гэр бүлийн сайн сайхны төлөө явдаг. Яг 19-с 20 цагийг 7 хоногийн 5 өдөр явж байгаа. хамгийн орой гарч байгаа нь юу гинэ? Хамгийн орой манай бас нэг гэр бүлийн нэвтрүүлэг байгаа. 9-с 10 цагийн хооронд хайр үүрэг гэдэг. За тэгээ 3 дахь өдөр манай ажилчдад зориулсан ажилтан подкаст гэж байгаа. Бас 21-с 22 цагийн хооронд. За баасан гарагт манай захиалгат нэвтрүүлэг баримт тэрэ гэж нэвтрүүлэг байна. Тэгэхээр энэ 3 өдрөл би оройтон да. Тэгээ одоо хөтлөгчийн хүү бас хажуугаар. Би баримт тэрэ нэвтрүүлэг дээр хөтлөгч байна. Бус дээр нь болохоор найруулагч. Танах ч хоолой молоо бас шал өөр юм ба шүү дээ. Бүгдээрээ сая медиа энтер гэсэн чинь медиагийнхан бүсгүй хүртэл хоолой нь яг эфемийн хоолой молоо яваад шүү дээ. За манай бүсгүйгээ сэтгүүлч. Тэ? Тэр удаж чинь. За одоо гэр бүлийн радиод 3 жил гаруй болж байна. Тэгээд хамгийн бараг отхон одоо сэтгүүлчийн нэг байгаа. Тэгээд миний хувьд яг мэдээлэл түгээх, за түнчлэн одоо соён гэгэрүүлэх талдаа сонсогчтой одоо боловсрол олгох подкаст нэвтрүүлгүүд дээр ажилладаг. Одоо жишээлбэл байгаль дийлтэй амьдрах гэдэг сүүлийн үед бас нэлээд одоо тренд болж байгаа. Тэгээд энэ чиглэлээр подкаст бас хийдэг байгаа. За сая энэ үе маань ойлгомжтой тий? Зураг зурхтаа хэр вэ? За ер нь яг сайн гэж хэлж чадахгүй дундаж гээл. За дундаж байх нь сайн байх нь бүгдээ цаа амжилт хүсье. Анхаар цаг явлаа. За манай Инхма маань зураг зурж байгаа. Сэтгүүлч хүний одоо гараар Алим. одоо ямар зураг зурх нь вэ? Амнаас ямар нэгэн аваад гарахгүй. Түрүүний нөгөө хайлмагч нь яваад байгаа юм биш үстэй бас тий. Хайл нэг болов.
хайлмагтай холбоотой нэг Мах чанах. юм яваад байгаа шүү. Оо, мах чанах. Гидс чанах. 5 цул чанах. За цаг явсан. За цаг жимсний хастаа чанах. орж дараагийн зөвлөгөө орё. За биеэр бити хаагаарай. Хоол хийх, шил хийх. Ногоо тийш юм болоо. Дахиад бас нэг хоолтой холбоотой юм болох гэдэг шүү. Ямаа хурдан зураар юм. За. Ихэн салгатаад нэлээ айгаад байгаа шиг шүү дээ. Сайн зурдаг гэвстэй. Чи үнийг ингэж уурж урддаг. Найруу Шарсан дэхэ. Цацаг тэр бол. За цаг дуусч байна. За суучаарай. Юу байсан бэ? Энд юу гэж бодцоо? Цацаг тэр болыг нэг юу ч юм бэ нэг юм зураад хийчтэй те. Ойлголцсон байна ямар ч те. Энэ юу гэж бодож байгаа хүн? Шансан баг. Боодог. Уг нь яг хорхог гэж хэлжсэн байхгүй. Тэгээ дахиад хэлэл өгсөн чи. Боодог чинь юм тогоон дээр хийдгүү штэ. Тийм шүү дээ. Яг тоон дээр гаргаад тавьцсан гэж. Гаргуу дэстэй. Боодог чи ер нь ямааны боодог ч гэдэг юм уу те. Дөрөв тишээгээ тэлцсэн юм байдаг штэ. Арьстай гаднаас нь хуйгалдаг. Амхандаа нөгөө нэг тавган дээр гаргаж ирээд тавьсан байдлаар зурхаж исэн чинь жоохон буруудчлаа. Гэтэ яах вэ? Нэрийг хаачлаа те бит. За тог ямар вэ? Гинт амар юм. Нэг хэсэг сайн очсонгүй штэ. Уг нь бол Хараа яач вэ? Сандал жоох яачлаа те. Дефект. За. Тэгээд үлдсэн оноонуудаа дараагийн үе дээрээс нөхөд авах боломжтой. Энэ үе дээр ямар ч оноогүй байж байгаа дараагийн үе дээр шууд ядаж болох бас боломж байгаа шүү. Ингээд 3 дахь багийг тайснаа өрөө. Дараагийн баг нийтлэлч сайн баяр. Задлах дуртай, угсрах биш гэсэн байгаа. Хобби. За, хөтлөгч Дэлгэр баяр. Түлэгдсэн тоогоог хумсаараа маажих хоббитой. Багийн өрөө хингэргээд ил. Шаагагийн төлөвийн эхний үе маань үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. 104.5-ын залуус маань оролцож байгаа. За нийтлэлч сайн баяр ах маань одоо зураг зурж хөтлөгч Дэлгэр баярыг тавтай санал дээр суулгасан байна. За Дэлгэр баяр маань бас дуучин тий. За дуучин залуу яагаад фильмтэй холбогдчих вэ? Тэр түүхээсээ хаалцаач. Харин Таны явж исэн чи. Тайснаас бууж исэн чи гэдэг шиг. тэгээд юу яасан? Гэр бүлийн радиод ингээ өглөөний 930 нэвтрүүлгийг хөтлөх одоо тийм санал тавиад тэгээд би тэнгуүтэн би бөө баярлж байгаа чи. Би угаасаа дуртай штэ би радио багасаа л Монголын радио ярьж байгаа гэдэг хичээлгээл доор нь ямар гоё юм бэ гэл энэ радио дотор ярьж байгаа юм хүн болох гэсэн гэж үгсэн мөрөөддөг байсан. Тэгээд миний мөрөөдлийг одоо сонсоод гэх юм уу. Ямар нэвтрүүлэг? Өглөөний 930 гэдэг шоу нэвтрүүлэг. Хөгжихгүй гайгүй яд очно. Танай ажиллаж одоо хаана? Манай ажил чинь улсын филармон. Тэгэхдээ манай гэр гитэмс таахгүй. Тэгэхээр нэг 100 м явал гэр бүлийн радио. За биш баг шахуу тий. За таны хувьд. За ган үзэгтэн дээрээс шагнал авчихсан тий. Тий. За гэр бүлийн радио яасан өнгөрсөн 2021 оны шилдэг радио болсон. Тэгээд энэ баяр хөөр энэ хөөр дотроо бид нар одоо ч гэсэн байгаа. За тэгээд манай хамт олон бас энэ жил одоо хур болсон те баяр хөөрийн хур болсон тийм жил болж өнгөрсөн байгаа. Одоо ингээд Улаанбаатарт явж байгаа FM-ийг орон нутагт бас сонсох боломж байгаа шүү дээ. Тийм сонсох боломж байгаа. Шууд FM-ийг харуулаад. Тийм шууд FM-ийг Машинаараа. сонсон машинаар. Зөв зөв. Нийтлэлч гэхээр та яаж сайтууд дээр бас Тийм за яг нийтлэл чинь за тэгээд богино хэмжээний одоо мэдээллүүд чинь каунтдаун чинь те реклам чинь нэг тиймэрхүү. хаанаас их сурвалжуудаа авчин? Гаднаас уу эсвэл яаж юм? За одоо тэгээд мэдээж бол янз бүрийн мэдээллийн бүхэл одоо хэрэг болох их сурвалжуудаас аавн те одоо тогон зохиолох юм бол тэгээд шин санаа бас орж ирэх. За гээ шин санаа орж ирэх нүг үзье те. Анхаар цаг явлаа. За сайн баяр нийтлэлд сайн баяр маань зураг зурж байгаа. Хөтлөгч Дэлгэр баяр. Таагаад ах хэрэгтэй. Дэлгэр баяраа амнаас ямар ч аваа гарахгүй яваад байгаа юм. Хээ. Монгол бичиг шиг юм харагдаад байна да. Тэ? Зүйтэй мөн байсан. За эхний оноогоо авсан. Амнаас аваа гарахгүй манай зураачийн амнаас Акул. Яг одоо онгот нь орсон байгаа болохоор аваа гарахгүй. Акул, нуур.
Муур, мод, Матар юм уу юу ч нэг тийм байна да. арал, За манай зураачийн амнаас ямар нэгэн аваа Арал. гарахгүй. улан хойг, хөрөө, шүд, Энэ үе сая шинжтэй галтуул, явган зам амуудаар нэг янз бүрийн хоол моол асгацсан байсан шүү дээ хүмүүс. галтуул бөөлжсөн гэдэг. Тэр юм биш үстэй. Юу юм бэ? Матар, За цаг дуусаж байна. матар. За энд бол 8 байсан байна те. За 8-ыг бол энд нэг нүд дам хийж ижил нэг ойлголцох шиг боллоо. Дараагийнх нь хэцүү хад. Хэцүү бод. Цаг дууссан байх таа шүү. Нуурын хажууд байгаа л одоо хад болохоор тэгэл нуур зураал тэгэл хад зурсан чинь. Тий энэ бас хэцүү л дээ. Хэцүү хадыг зурах бол хэцүү те. Над ч бол надад Төсөөлөгдөж та хэцүү хад. ямар сайтай бөөлжсөн гэж байгаа тийм. Хэцүү хад дээр очиж үтсэн үү? Хэцүү хад дээр очиж байгаа. Хаана үдгүлээ? Увс. Увсын хаана? Увсын Би ч гэсэн. хар тэрмс гэлтэй төсөл хэцүү хад бол. Хянас Хянас нуурын. нуурын дээр байгаа шүү дээ. Хянас нуурын дээр. За хянас нуурт байдаг хэцүү хад гэж байгаа. Хэцүүлдээ хэцүү зураг зурагдсан байна. Тэгээд аль болохоор миний хувьд бол тогон цохиулахын тулд хэцүү үгнүүд л өгөгдөж байгаа. Тийм байна. Тэгэхээр найдвартай Тог цогцолох юм байна. ямар байна юу? Аа. Нэлийн айцтай бас шүү. Тог ямар? Төрөөнийхөөс чаг болцсон байна. Түрүүнийхээс Тийм чанга бүр болсон. цохиод байгаа юм шиг шүү дээ ингээд. Тийм шүү. Таны эсвэл ингээд жоохон нас яваа жоохон би хэврэгшээд иж магадгүй шүү. Мэдгүй бүр ингээд шидэгдэж доороос бүгд мэдэрч байгаа. Мэдрэмхий болцсон байж магадгүй. Ингээд дөрөвдөх багийг тайснаа өрөө дөрөвдөх баг. Хөтлөгч найруулагч Чин Зориг 80-ад оныхон амьд урайтай багийн хэлний үгийн гээг хэлэхгүйгээр ярих хоббитой. За хөтлөгч болорч чулуун барьсан тавьснаас санах хоббитой. Эдний багийн урай 80-ад оныхон амьд гэсэн урайтай байгаа. Чагааг нэвтрүүлэгт 104.5-ын залуус оролцож байна. За маш олон FM радио байдгаас одоо сая энэ жил маш том шагналыг авсан. Сая 12 сард те. Энэхүү ган үзэгтэн шагналын эзэд маань оролцож байгаа. 50-60 одоо хамт олонтой маш томоохон FM-үүдийн нэг гэж байгаа шүү дээ те. За найруулагч хөтлөгч найруулагч Чин Зориг маань тогтоо сандал дээр сууж хөтлөгч болорч чулуун маань зураг зурхаар болсон байна. За болорч чулуун маань кино тоглож ирсэн санагдаад байгаа те. Тийм байна. Тийм байна. Таалаа гэдэг шиг Ямар тийм кино дээ. дээр Би өөрөө 2000 дархуу энтертэй байсан шүү дээ. 2003-аас 2007 онд соёл урлагийн сургуулийн кино драма ангийг ардын жүжигчин Ламхуу агш удирдлагамдаар одооний яг ТМК алдар гээд яг л одоо нөгөө нэг урлагийн энэ галт байгаа нь буцалж байгаа залуучуудаа нэг ангид төгссөн. Тэгээд хувь тохиолоор ч юм уу азтай сайхан тохиолоор явсаар агаад 2020 онд анх гэр бүлийн радиудаа 80-ад оныхон амьд гэдэг шоу нэвтрүүлгийг хөтлөж хийхээр авсан байгаа. Тэгээ 80-ад оныхон амьд гэдэг яаж одоо тунхаглаж байна? Ер нь бол тунхаглаж штэ. Тэгээд өдөш бүрийн 18 цагаас гэр бүлийн радио Амьд уу? Тэхгүй. Ер нь бол тэхгүй шүү. Ер нь бол яг 80-ад оны түүчээ болсон мундаг залуучуудыгаа тий илүү их ирч хүчээр оруулж, урам зориг өгч, хурцлж тэр бүгдтэй ингэж ирчүүж өгөхийн тулд шижигсэн сайхан залуучуудаагаа даваагаас пүрэв гаргийн хооронд өдөш бүрийн 18 цаг тасарсан нэвтрүүлэг хийдэг байгаа шүү. Та бүхэн гэр бүлийн радио 104.5-ын пэйж хуудас болон радиогаараа сонсох боломжтой гэж хэлмээр байна. Яри. За манай залуугийн хувьд те найруулагч дээрээс нь хөтлөгч. За боётгоо битээр 80-ад оныхаа амьд Боётгоо? За. Боё. За. Битээр 80-ад оныхаа амьд шоу хөтэлдэг. Би бас давхар манайх чинь 3 дугаар давхар гэдэг видео продакшнтай. Тэр видео продакшныхаа найруулагчаар бас ажилладаг байгаа. Тэгээд соёл урлагийн их сургуулийг кино найруулагч мэргэжлэр бас төгссөн. Тэгээд гэр бүлийн радиод ажиллаад 3 жилийн үрийг үзэж байна да. За тэгэд 80-ад оныхон амьд 80-ад оны хоёр залуу маань одоо харин энэ үеийн дараа байх нь үгүй. Нэргээ одоо ингэж үргэлжлүүлээд дөрөвдөх баг маань хэрхэн авах юм бэ? Анхаар цаг явлаа. Дөрөвдөх багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг яваад эхэлсэн байгаа шүү дээ. Одоо мартсан бол дуусаа шүү дээ. Мартсан бол дуусаа. Амнаас ямар нэгэн аваа гарахгүй. За манай боё зураг зурж байна. Harvest кофе. Юуны кофег нэ? Брэндтэй нийлээд байна уу? Уг үсийг тоо бичихгүй. За амнаас ямар нэгэн аваа гарахгүй. Пицца. Гараараа дүрслэхгүй шүү.
За цаг агстай орсон дараагийн зурглаа оръё. За цаашаа явж байгаагаар энийг харж л бай. Ийм ойлгомжтой юмыг тааж чаддаг бас. Монгол хичээл бичээд авч чаддаг. Монгол хичээл. Оо энэ баншта цай биш үү? Баншта цай биш. Цаатлагны юм. Хилээ гаргасан хүн хил. Хилэн дээрээ 50 мөнгө наа. Юу юм бэ? За цаг дуусаж байна. Цаг дуусаж байна. За юу ч хийхгүй. За сууж. Амар ойлгомжтой зурсан шүү энийг бол. Тий. Энэ юу вэ? Тав хүн. Бэлэн гон биш үү? Юу гэдсэн бэ сая энийг? Надад чи би баншта цай. Баншта цай. Бэлэн гон байгаа үстэй. Би таач магадгүй гээд Монгол бичиг байна гэж хэлээд шүү дээ. Яг тамга шиг байгаа үстэй. Тамгнууд доод хэсэг шиг. Ямар амир юм бэ? За энд юу гэж бодож таа хүн? Йоо хөхүүр ахгүй юу? Хөхүүр биш дээ. Ер нь бол яг хөхүүр гэдэг нь хэлж байгаа. Тий. Ээшээс үл ингээ сум заагаа те дээшээ доошоо гэж ингээ те. Аймагда би сая бүр хүчтэй эглээ шүү. Хүчтэй бүлж үзүүлсэн байж тээ. Хаахгүй маа. Аригны юм хөхүүр харж ирсэн үү? Би юу ч ярмааргүй байна. Би энэ тухай ярмааргүй байна гэдэг шиг. За, тог ямар вэ? Энэ стан нэр хүчтэй зөгт юм амар юм. Бүр ингээд сорчвуу яач вэ? Наалтаад бүр амар юм бол. Та 7 хоног бийцэх хэрэггүй болсон. Доошоо сорцсон байгаа шүү. За ингээд 5 дахь бага тайснаа өрөө. Йоо. Дараагийн баг хөтлөгч гэр бүл судлаач Амаржил. Үг судлах хоббитэй. За сэтгүүлч гэр бүл судлаач Амар санаа. Хүн судлах хоббитэй багийн өрөө Бат бих гэр бүлийн төлөө. Сүүлийн баг гарч ирсэн байна. За хөтлөгч гэр бүл судлаач Амаржил маань зураг зурж, сэтгүүлч гэр бүл судлаач Амар санаа тавтай саналаар сурсан байна. За энэ жил соёлын тэргүүний ажилд болсон гэж тийм. Ста болохоор яаж юм Амраа? Ста болохоор ер нь бол ч нь үү? Ста шиг л болчихсон. Мэдсэн Монгол Улсын боловсролын их сургуулийг 2009 онд утгасколын ажилтан сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2014 онд Олон улсын Улаанбаатар их сургуулийг гэр бүл судлаач мэргэжлээр төгссөн. За гэр бүлийн радиод хамгийн анх 2010 оны 5 сарын 2-ноос өдийг хүртэл ажиллаж байгаа. За нийтдээ нэг 5000 гаруй уран бүтээл төрөвсөн байна. Үүнийг маань төрөвнөлж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдгээр ингрэмэл алгалаа 20 жилийн яг түүхт ойгоороо. Тэгээ маш их баяртай байна. Танилцуулга яг ийм өөрийнхөө зохиосон номны эхний өмнөх үгдээр хэлдэг шиг. Одоо би ч нөгөө шүү дээ тий. Хүнд хүмүүс зөвлөгөө өгдөг байхгүй. За өөрийгөө танилцуулна гэл тэгэхээр яг саяныхыг ингэж хэлдэг байхгүй. Зөв амар тий. Бүр ингэж аманд ингэ орцоогоос тий. За ингэж сая тог ер нь ямар гэж сонсчих хүмүүсийн царайг харахад бол алаалаа юм шиг. Гэхдээ би ямар ч зураг таачих байхаа гэж найдаж. Таачих байх гэж бодож байна. Ямар зураг тэгэхээр амар хэцүү зураг өгчихгөө гэдэг байхгүй. За ингэ сүүлийн багтаа бүгд амжилтгүйсэн. Анхаа. Хоёулынгийн сонссон. Цаг явлаа. За манай Амаржил маань зураг зурж байгаа. Үг үсэг тоо бичихгүй. Үг үсэг тоо бичихгүй гэж байгаа. Үл нь нийлэн харагдах гэж байгаа штэ. Амнаас ямар нэг аваа гарахгүй эсвэл гэж юм ярихгүй. Тийм найсан дундаа орцсон эсвэл гэсэн ярьж байна. Юм байхгүй шүү. Юу гэдэг лээ? Бар. Мөн биш гэж хэлэхгүй. Төмс. Гараараа дөрөхгүй. Цаг агстаа орчин дараагийн зураг руу оръё. Дараагийн зураг маань юу байх вэ? Төмс. Хүн. Хоёр зураг нь хоёулаа төмс байна гэж одоо юу байх вэ те? Хүний дүрслэл энэ наачаа. Ус. Халмиг дух. Гараараа дүрслэхгүй. Гараараа дүрслэхгүй гэсэн. Юу юм бэ? Хоорондоо өрсөлдөж байгаа. Ус магна. Дээд хэсгээс нь хадцсан юм уу яац юм? Хэлээрэй. Хадцсан ус. Хадцсан. Цаг дуусч байна. Юу эсэ? Юу шийдэхгүй. Тог ямар вэ? Тог уу. Яг ба дайчгүй дэсөөснөөс дайчгүй. Сайн нөгөө амар гоё зөвлөгөө өгсөн ярьжсэн хоолоо яач яа. Угаасаа ийм хоолоо гардыг биш үү? Нөгөө нэг юу хиний дуу илээ? Бобби Браун лөө.
I feel good гэдэг үү? Яг тэр явах гэж байгаа юм шиг байна шүү дээ. За, энд юу байсан бэ? Кактус юу байлаа? Хамбургч. Яац юм бэ? Энэ атомны бомб нэг атомын бомб дэлбэрээд юм болчихсон юм шиг нэг сони маргадаас. Хамбургч биш ээ. Хамбургч сая хараагүй шинжлэлээр. Энэ юу байсан бэ? Харцсан байна. Хэцүү юм. Юу юм? Ленин байсан баггүй. Ленин яаж бид айлбарлах вэ? Ленин багш штэ тий. Ленин багшиг яаж тайлбарлах вэ? Кристиан Бижак энэ төр өмсгч өмсгөөд нэг хүн гээд тэгээд нэг хойно нэг юм далбаа малбаа байдаг штэ. Ингээд ийм ингэж зураг бүр яваад өгнө. Тог байсан хүн. Далбаатай хүн. Үзгийн үзэлтэй. Юу гэсэн бэ? За. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт 104.5-ын залуус маань оролцож байгаа. Нэвтрүүлэгт оролцохыг хүссэн хүмүүс доор гарч байгаа утгаар холбогдорой гэж хэлмээр байна. Ингээд 2 туй маань эхэлж байна. 2 туй. Чакаг нэвтрүүлгийн 2 дахь үеийг хэлж байна. 2 дахь үе дээр 90 секундын хугацаанд өгөгдсөн 10 үгийг амжилттай тааж таалгаж чадсан багууд маань тогон цохиулахгүйгээр бас боломжтой. Нэг үгийг тааж чадахгүй тохиолдолд тог очно гэсэн үг. Өнөөдрийн нэвтрүүлэгт гэр бүлийн радио 104.5-ын залуус маань оролцож байгаа. Эхний баг болох Гард Магна маркетингийн менежер Гард Магна медиа ажилтан Ариун Бэлгнаар гарч ирсэн байна. Зураг тах хэсгээс оноо аваагүй. Одоо 10 оны даалгаврыг хийхэн биелүүлэхийг бүгд харцгаая. Амжилт хүсье. Анхаар цаг явлаа. Амжилт хүсье. Эхний багтаа бүгдээрээ. Богой. Үгээ хэлэх хэрэгтэй. Үгээ бас хэлэх хэрэгтэй. Бөөс. Шивэс. Сам. Бос. Эхний оноо. За. Үгээ заавал хэлнэ. Чанга хэлээ. Цэвэн. Цэвэн. Хоол. Цэвэн. Цоон. Аха. Пут. Готал. Пут. Ялахгүй. Пут. Пүүц. Аха. Боговч. Богооч. Амархан. Жом. 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 Арик. Атах. Арик. Арик. Чодоо. Арик. Арг. Аха. Дуран. Нүд. Дуран. 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 Дордох. Сарвчлах. Харах. Дуран. Томруулах. Энэ дуран. Дорон. Аха. Одоо 3 үг. Савх. Хайч. Хайчлах. Хоол. Хооллох. Савх. Савтах. Аха. Савх. Нус. Нус. Аха. Болцоо. Одоо нэг үг төвтэй байна. Тийм үү? Аль нь бол? Яна энэ амар хэцүү гэж. Шамбрам. Яваарай. Шамбрам. Шамбрам. Памперс. Игээ сууж чадахгүй. Шамбрам. Хоёр дахь баг болох сэтгүүлч инх маа найруулагч буян хишг нар гарч ирсэн байна. Өмнөх баг маань 9 оноо авснаар маш өндөр оноог одоо үзүүлээд хошуучилж явж байна. За ингээд инх маа буян хишг нар маань зураг таах хэсгээс 2 оноотой одоо 10 онооны даалгаврыг биелүүлж чадсанаар 12 оноог авах боломжтой гэсэн үг. Ингээд хоёр дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Анхаар цаг явлаа. Чацарган. 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 Гараар. Чацарган. Самар. Чацарган. Чацарган. Чаваг. За болоо. Илчиг. Илчиг. Туулаа. Илчиг. Oh my god. Нохоо. Илчиг. Илчиг. Дүрсэлж болно шүү илчгээ. Илчиг. Илчиг. Туулаа шүү. Дотор өмд. Дотор өмд. Дотор өмд. Дотор өмд. Дотор өмд. Хөлбөр алга. Үйл хөдлөлөөрөө үзүүлэх бол За, хумсны хэр. хумсны хэр Эхний оноо. Навч. шавж, Навч. шавж, Навч. шавж, Навч. шамгаалж,
Навч. Навчаа унгааж үзүүлэх юм уу? Навч. Навч. Шидэх. Навч. Цаг явсараа дараа. Бяслаг. Пицца. Бяслаг. Юу пицца? Бяслаг. Их маа зүгээр өөр газар байгаа юм шиг шал. Бяслаг. Бяслаг. Гурав дахь баг болох нийтлэлж сайн баяр хөтлөгч Дэлгэр баяр нар гарч ирсэн байгаа. Зураг тах хэсэг дээрээс 2 оноо авсан. За өмнөх инх маа буян хишиг нар маань амны хайрцаг унших үе дээрээс ганцхан оноо авснаар нийлбэр 3 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Сайн баяр Дэлгэр баяр нартай бүгдээрээ амжилт хүсье. Анхаар цаг явлаа. Чавх. 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 Харвах. Чавх. 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 Эхний оноо. Дээрэмчин. Тавчих. Дээрэмчин. 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 Пицца. Бяса. Пицца. Пицца. Бяса. Пицца. Пицца. Дараагийн үг. Пицца. Хөрөө. Жодо. Хөрөө. 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 Анааш. Анааш. Аслан. Анааш. Анааш хилчлээ. Хэлсэн үү? Бог. Бог. Ямар муухай байж цаажилт юм те. Медаль. Зүрх. Зүрх. Живх. Живх. Банк. Живх. Дотор өмд. Живх. Шууд. Скотч. Богт. Скотч. Скотч. Ухах. Хүрд. Дээрэмчин. Дээрэмчин. Тавчих. Пицца. Бясаг. Я. Дөрөв дэх баг болох Чин зориг болорчууд нар гарч ирсэн байна. Зураг тах үе дээрээс оноогүй баг маань сүүлийн 2 дахь үе дээрээс оноонуудаа нөхөж аваад ялагч болгоч бас боломж байгаа. За өмнөх баг маань 5 оноо авснаар 2 оноотойгоор нийлбэр 7 оноо болж ирж байгаа. Харамсалтай 9 оноо хүрч чадаагүй байгаа. Ингээд Чин зориг болорчууд нартай бүгдээрээ амжилт хүсье. За анхаар цаг явлаа. Зүгийн бал. Сүхбаатар. Зүгийн бал. Цэвэн. Үхрийн нүд. А? Үхрийн нүд. Украинууд. Зүг. Гоё хэлжээ. Кактус. 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 Зүг. Шивэр. Чишиг. Шивэр. Шивэр. Ай зүг. Нойтын цаас. Надад зас. Зүг. Гоё. Коронавирус. Коронавирус. Боч. Коронавирус. За дараагийн үг. Зүгийн бал. Зүгийн бат. Зүг. Айлын үлдчихлээ. Уртаа. Коронавирус. Коронавирус. COVID-19. Коронавирус. Кофе. Коронавирус. Өө дүрслэлтэй. Хөхөө ханиалах. Коронавирус. Ханиалах юм уу? Коронавирус. Доо хоор юм уу? Дараагийн үг дөрөв. Масктай. Коронавирус. Одоо нэг л үлчээд аваа. Коронавирус хилээд эхэлтэй. Дараагийн үг дөрөв. Хөөх чи өөр үг хатгалаа. 5 оноо авсан байгаа. Хөөс. Хөөх. Зүг. Хаач. Хасаагур. Хаач. 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 Ааруул. Ааруул. Зүг. Хайлмаг.
Шакаг нэвтрүүлэгт оролцохыг хүссэн байгууллага хамт олон найз нөхдөөрөө доор гарч байгаа утсаар холбогдорой гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт Гэр бүлийн радио 104.5-ын залуус оролцож байгаа. Ингээд 5 дахь баг болох Амаржил амар санаанаар гарч ирсэн байгаа. Эдний баг зураг тагч дээрээс оноогүй явж байгаа. Одоо 10 онооны даалгаврыг бас хэрхэн биелүүлэхийг харцгаая. Өмнөх баг маань 7 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байгаа. За 5 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Нахаар цаг авда. 진주! 진주! Дэлгүүр! 진주! Дэлгүүр! 진주! 진주! Дэлгүүр! 운닉! 우닉! Хуудас! 소금! 소금! 소감! 소금! Сойвон! 소금! 두릅치! 두릅치! Түрээч! 야, 여기 좀. Яна. 테니스! Шидэх! 테니스! 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 Теннис тоглодог юм шиг байна. 호로니케! 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 Өндөг! 호로니케! Хуруу! 호로니케! 개! Төвчэн. 하칙! 하칙! Хайрцаг! 하칙! 부직진! Бүжиглэх! 야, 여기 좀. За авчирдаа. 우닉! Хүүхэд! 우닉! Хүүхэд! 우닉! Хуудас! 우닉! 두루 됐지. 테니스! 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 진주! 진주! Дэлгүүр! 진주! 진주! Хүү! 하칙! Яа юу юм? 하칙! 하칙! Хайрцаг! 하칙! 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 Сам! Хайц шиг л харагдаад байна. Шагаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Гэр бүлийн радио 104.5-ын залуус маань оролцсноос за хоёр багийн гишүүд маань оноо илүү өндөртэй байсан хоёр баг гарч ирсэн байгаа. Хоорондоо өрсөлдөхөөр маркетингийн менежер Гард Магнаа за хөтлөгч Дэлгэр Баярнаар хоорондоо өрсөлдөхөөр болсон байна. Бидний зүгээс маш амархан 8 асуултыг нэг-нэгээр нь асуухад хариултыг мэдж байгаа тохиолдолд энэхүү шок аваад авсан хүн хариулна гэсэн. Аваагүй байж та анчнаас хариулах юм бол тооцоогүй. Тэгээ энэ хүндээ хэлж өгч юм. Бөмбөн дээр лалаан болох юм биш. Маш амархан асуултууд байгаа. Анхаарч байгаарай. Эхний асуулт. Хүн алзыг англиар юу гэдэг вэ? Spider-Man. Зөв хариуллаа. Эхний оноо. Дараагийн асуулт. 7 нарын 6-ыг нь харуулсан домгийн хүн. Эрхэ бэргэ. Зөв хариуллаа. Нэг оноотой. Португал улс ямар төвд байдаг вэ? Европ төв. Зөв хариуллаа. Дараагийн асуулт. Алтан загсыг анх барихад өвгөн юу гуйсан бэ? Дуусаа байсан шүү дээ. Тэвш. Асуулт дуусаагүй. Игэлж. Тэвш. Тэвш. Уг нь бол айгаад буцаага тавьжсэн те. Гэхдээ тэвш гуйсан. За зөв хариулсан дооцоо. За. Дараагийн асуулт. Зарааны төл. Би хариулж чадахгүй надад өгч. Сая нэг хариулаад чатаагүй бол тавьж байгаа. За. Бүйдээ. Зөв хариуллаа. Дараагийн асуулт. Батмүх даян хааны хатан. Мартах. Зөв хариуллаа. Дараагийн асуулт. Кор өвчнийг монголоор юу гэдэг вэ? Боловко. Зөв хариуллаа. Одоо хамгийн сүүлийн асуулт. Мах оролцуулалгүй хийсэн хоолыг юу гэдэг вэ? Ногоо тор. Биш юм байна. Цагаан бол. Зөв хариуллаа. Ногоотой хург гэж бас нөгөө талаараа байж болох юм да тийм. Тэгээд цагаан хоол. Тий. За ингээд Гэр бүлийн радио 104.5-ын 20 жилийн анх хүрээнд зохион байгуулагдж буй TV5 телевизийн Шакаг цэнгээд нэвтрүүлэгт өөрийн хорт хүч Авхааж самбаа оюун ухаанаа дайжлан оролцож хамт олноо манлайлан оролцсон тул талархал үн бүхий зүйлийг дурсаваа. Бидний хэсэг нь сайн цаг айсвэ Гэр бүлийн радио 104.5
ерөнхий захирал болцаахан гэсэн байна. 2022 оны 1 сарын 10. Манай Дэлгэр баяр. Дэлгэр баяр. Сайн баяр нар маань ялагч болсон байгаа. Сая асуулт хариулт дээрээс 5 оноо авсан байгаа. Нөгөө баг маань 3 оноо авсан. За тэгээд мөө Монголд одоо шинээр нь хуурч савладаг Harvest брендийн Barzell сортын кофег бас ингээд аягтай баярлалаа. Монголд одоо ямар гоё тий. Удахгүй кофений үр тархин. За тэгээд бид нэр бас ингээд дэмжиж ажиллаж байгаа амжилтанд оролцсон Дэлгэр баяртай гэр бүлийн хамт 160 мянган төгрөгөөр бас үйлчлүүлэх эрхийг бас Юнан Солонгос ресторанд бас үйлчлүүлэх эрхийн бичгийг бас дуулж байна. Ресторан очиж үйлчлүүлээрэй. Юна Солонгос ресторан. Тий. Sama Harvest брендийн одоо Монголдо шинээр нь хуурч савладаг гэдгээр онцлогтой. Энэ Barzell сортын кофег Sama Юнан кофе Солонгос ресторанаар үйлчлүүлэх 160 мянган төгрөгийг хүлээж байна. За тэгээд бид нар бас TV5 телевизийн одоо энэ Чакаг нэвтрүүлгийн хамт олонд бас өөрсдөө гэр бүлийн радиогийн гарын мэдлэгийг бас гардуулахыг хүслээ. За. Талархлын чигтэй бол гэр бүлийн радиогийн одоо гарын мэдлэг. За баярлалаа. Чакаг нэвтрүүлэгт оролцохыг хүссэн байгууллага хамт олон найз нөхдөөрөө та бүхэн доор гарч удсаар холбогдоод мэдээллийг аваарай гэж хэлмээр байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт гэр бүлийн радио 104.5-ын шижигэнсэн залуусууд маань оролцож маш хөгжилтэй нэвтрүүлгийг өндөрлөлөө. Ингээд ажил үйлс өндөр амжилттай үсээ залуусаа.